Урсгал ихтэй голууд нь гол төлөв хил даваад гарч чаддаг. Ийм усны урсцыг өөрчлөх маягаар зарим бүс нутгийн хөгжүүлэх санал гаргаад нилээдгүй хугацааг ардаа үлдээгээд удаж байна. Хэрэв голын урсцыг өөрчлөхөр бол хинээс зөвшөөрөл авах байх вэ гэдгийг хуулиар зохицуулж өгсөн. Томоохон голын урсцыг өөрчлөхдөө их хурлаас зөвшөөрөл авах санал хуульд тусгаж өгсөн байдаг. Энэ хуулийн дээр бол усны асуудал эргэлзсэн төрийн захиргааны байгууллага ерөнхийдөө төрийн өмнөөс хариуцах юм байна. Тэгэхээр энэ байгууллагын бүтэц зохион байгуулалт ямар хэмжээнд байх вэ? Ер нь одоогийнхаас ялгаа нь юу байна? За аймаг орон нутгад бол аймгийн байгаль орчны алба, сумдад бол байгаль орчны улсын бас агчнаар л хариуцах юмстай байна л да. Ер нь одоо орон нутгад бол усны асуудал хариуцсан бие даасан тийм салбар нэгж хүн хариуцсан тийм байх уу? Ер нь одоо энэ бүтцийн хувьд бол одоогийнхаас ямар өөрчлөлттэй байна вэ гэсэн юм асуулт байна. Баярлалаа. За ажлын хэсэг. Одоо энэ бол одоо бол манай нэг усны газар гэж байгаа. Энэ байгаа. Тэгээд яг таны хэлж байгаагаар аймагт бол одоо байгаль орчны газар, суманд бол одоо байцаагч нар хариуцах юм. Тэгэхээр нэмж бол ямар нэгэн одоо хүн нэмэгдэхгүй, оронтоо нэмэгдэхгүй. Гол нь энэ нөгөө сав газрын зөвлөл гэдэг юм байгуулагдсантай холбоотойгоор сав газрын зөвлөлийн эрхийг нэмэгдүүлж байгаа учраас энийг одоо хоёр салгаж ингэж зүйлээ хоёр болгож байгаа. Уг нь бол 16 байснаа 16 17 болгоод тусад нь болгож байгаагаар л ялгаатай. Туул, сэлэн, гэрлэн гэх мэт 5 голын асуудлыг улсын хурал шийдвэрлэнэ. Харин бусад голын урсацыг хэрхэх нь засгийн газрын мэдэл байх нэ. Хэдийгээр гишүүд байр суурийн зөрүүтэй байсан ч голын урсацыг өөрчлөх зөвшөөрлийг их хурал өгдөг байх нь зөв гэж олонх нь үзсэн юм а. Үүний зэрэгцээ сав газрын зөвлөлийн эрх үүргийн талаарх зөрүүтэй санал гишүүдээс гарч байсан юм а. Тэр иргэний байгууллага маягийн юм байгаа бол яагаад тэгэд би тэгвэл тэр доод юутай хараад тэгвэл яагаад зөвшөөрлийг дэглэмийн дагуу олгох гэж тавьсан бэ? Дандаа санал гаргаж байгаа шүү дээ. Биш ээ. Хаана вэ? 17-гийн 1-13 тусан сан бүрэлд хийх усны сан бүхий газрын энгийн хамгаалтын бүсэд газар эзэмших ашиглах болон бусад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг дэглэмийн дагуу олгох гэсэн байна шүү дээ. Зөвшөөрөл олгох болсон байна шүү дээ. Энд чи яагаад зөвшөөрөл олох болоо явцсан? Алуу тайлбарлалтаа банзарчаа. Нэр энэ дээр саяны энэ ганц их сайдын тайлбар бол сав газрын зөвлөлтөд холбогдуулаад солиод хэлчих шиг боллоо. Энэ сав газрын захиргаа бол яг энэ зөвлөлийн доор ажиллах нэгж байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар бол иргэн хүн нэхэмжлэх хэрэгтэй, засаг дарга нэхэмжлэх хэрэгтэй. Энэ өөрөө мэрэгжлийн байгууллагын хувьд нэ шүүхэд юм хүлээж авахгүй, эсвэл иргэнээр эсвэл засаг даргаар дамжуулгээд байгаа байхгүй. Тэгэхгүйгээр шууд өөрөө одоо мэрэгжлийн байгууллагын хувьд нэхэмжлэх эрхийг нээж өгч байгаа. Харин тэгэхээр энэ нөгөө захиргаа нь сав газрын нөгөө зөвлөлчин ингэж байгуулагдаад доор нь захиргааг нь бол нөгөө санхүүжүүлэх гэж захиргаа юм эрхтэй болох уу гэдэг лээ. Тэгэхээр захиргааны эрхтэй байгууллага байх нь шүү дээ. Тэгээд захиргааны арга хэмжээг авах нь шүү дээ. Авна бүр өөрөөр хэлбэл хохирлыг төлөвлөх нь шүү дээ. Тэгээ хохирлыг төлөвлөхдөө яагаад шүүхэд хандаад байгаа юм бэ гэж байна. Энэ бол ийм байгаа. Сав газрын чинь бол ус их олон аймаг сумын нутаг дамжиж урсж байгаа. Хоёрдугаарт бол мэдээж захиргааныхаа журмаар ногдуулаад нэхэмжлэхгүй төлжүүл асуудал гарахгүй. Одоо олон гол дээр бол эзгүйдээд засаг даргач гэсэн ямар нэг юм шалтгаанаас юм уу иргэн хүн ч гэсэн ингээд нэхэмжлэхгүй тохиолдолд энэ захиргаанд нь алуу ёсоор хуулиар үүрэг өгч байгаа байхгүй. Төрийн нэрийн өмнөөс чи шүүхэд нэхэмжлээ гэж. Тэрнээс биш энгийн журмаар явцсан тохиолдолд бол энэ заалт хэрэглэгдэхгүй. Тэгэхгүй бол одоо чи одоо бичиж байгаагаар чинь харах юм бол захиргаа нь заавал шүүхэд хандахаар гарчихгүй да одоо бичснээр ч харахаар. Бид нар бол заавал гэсэн утгаар биш. Өөрөөр хэлбэл ингэж штэ. Учруулсан хохирлыг нөхөн төлөөлөх ганцхан арга хэмжээнд шүүхэд ханднаа л гэсэн байж штэ энэ дээр. Ус ашиглаж байгаа хинч гэсэн тухайн голын сав газрын зөвлөл түүний захиргаанаас зөвшөөрөл авдаг болно. Усыг үнэтэй болгож гэмээр хамгаалах эрхцэн орчин бүрдэн гэж хуулийг боловсруулсан ажлын хэсэг үзэж байсан юм а. Үүний зэрэгцээ усны бохирдолтой холбоотой гомдол гарсан нөхцөлд иргэн тухайн орон нутгийн засаг дарга, төрийн бус байгууллага гомдол гаргаж шүүхээр шийдвэрлэх эрхийг байгаль орчны хуультай уялдуулах нь зөв гэсэн юм а. Ийхүү байгаль орчныхан хэлэлцэж усны тухай хуулийн төслөөсөө 17-гийн 1-ийн 13 дахь зүйл заалтаа 13-аас 13 гишүүний саналаар хассан юм а.